За, хуулийн төслийг бол хэлцгийг дэмжиж байгаа маа. Тэгэхдээ бас хэд хэдэн зүйл байна. Хэд хэдэн. Ерөн зүгээр 2002 онд баталсан хуулийн араас ингэж яваад энэ хуулийнхаа бас хэрэгжилтээр гарч байгаа хүндрэл бэрхшээл сайжруулах зүйлийг нь бас ингээ 3 жил дотор оруулж ирээд ингээд бас сайжруулах гэж явж байгаа нь хамгийн сайн жишээ болж байна. Бид урд нь хууль батлаад марчдаг байхгүй. Та хандлагууд байд. Гэхдээ энэ хуулийг түрүү жил баталсан учраас энэ жил хурж болохгүй гэдэг ингээ хурж ядаад алдаа гарсан бол дорн засах хэрэгтэй. Ингийн тулд байнгын ажиллагаатай парламент хийж байгаа байхгүй. Тэгээ энэ хандлагыг одоо бид нар бас одоо анхаарч, эвдэж, өөрчилж магадгүй өчтөр баталсан хууль байж болно. Алдаа байна. Бизнест хүндрэл учруулж ивэл өнөөдөр оруулж ирээ засах хэрэгтэй. Гэхдээ мэдээж хууль тогтоомжийн хуулиараа дороо хийж олон нийтийн хилцүүлэг тэр хуулийн процессын үе шат байгаа. Би зүгээр зарчмын үед хэлж байгаа. Тэр мартаж болохгүй л гэсэн үг. Тэгэхээр энэний араас бас ингээд хэрэгжилт дээр нь ажиллаж исэн хүмүүс алдаа эндэгдлээ хараад хууль санаачлаад орж ирж байгаа нь туйлын бас сайшаалтай буюу хууль тогтоомжийн хууль дээр бас гарч байгаа том жишг шүү гэдэг зүйлийг би бас энд тэмдэглэж хэлмээр байна. За гэхдээ бас дотор нь орж байгаа зүйлүүд дээр бас нэг болгоомжилж байгаа зүйлүүд байна. Уг нь Монгол Улсын үндсэн хууль зааснаар зөвхөн иргэд аж ахуйн гэж байгууллагад тусгай зөвшөөрөлтөө эсвэл энгийн зөвшөөрөлтөөр бусад үйл ажиллагааг эрхлэх, чөлөөтэй эрхлэх боломжтой. Гэтэл энэ хуулийн нэмэлт өөрчлөлтөөр харин бид нар жоох ухрах гэдэг нь удаа. Тусгай зөвшөөрөл, энгийн зөвшөөрлөөс гадна одоо мэдэгдэл гэдэг зүйлтэй болчихлоо. Уг нь энэ мэдэгдэлтэй байна уу, мэдэгдэлгүй юу гэдгээр үл хамааран тэр бизнесийг эрхлэх нь зөв. Энэ эрхчлөө, энэ эрх нь байгаа байхгүй. Тэгэхээр одоо энэ мэдэгдэлд дурддаггүй бизнесүүдийг бас хийнэ гэж болох уу, хийхгүй гэж болох уу. Тэгэхээр бас концепцийн үед бас ярилцах зүйл байгаа шүү. Яг зүгээр эслийн төвшингөөс нүнлээд шууд одоо чөлөөтэй эрхлэх боломжгүй учраас тодорхой хэмжээний мэдээллийг одоо хөргүүлэх байдлаар энэ бизнесийн үйл ажиллагааг эрхлэх боломжийг олгож байгаа гэдэг байдлаар үе шат руу буюу аажимдаа үндсэн хуулийн дээрх зарчим руу явах гэж л гэж би ойлгож байгаа. Тэгэхээр магадгүй ингэ цөөн тооны юмнуудыг мэдгдлээр хичээд бусад үйл ажиллагаануудыг энэ мэдгдэл дээр ч алга, тусгай зөвшөөрөл дээр ч алга, энгийн зөвшөөрөл дээр ч алга гэд ингээд улам бизнесийг бойдох юм болчихгүй. Энэ дээр уг нь бол би суур үзэл санааг нь дэмжиж байгаа, хэлэх гээд байгаа санааг нь. Тэгэхдээ энэ дээр ажиллаж байгаа ажлын хэсэг, хууль зүйн техник дээр ажиллаж байгаа залуучууд бас анхаарах хэрэгтэй байсан шүү. Би энийг одоо бас хэлмээр байгаа. За хоёрдугаарт яг дагж байгаа хуулиудыг энэ төр болоод үндсэн төслүүдийг харахад бас анхаарах заашгүй шаардлага байна. Галт зэвсгийн хууль, химийн тухай хууль, цөмийн энергийн хууль энэ төр орж байгаа, ашигт матамлын хууль дээр орж байгаа өөрчлөлт энэ төрийг бол анхаарахгүй бол хит бас одоо задгааруулсан биш шүү. Бас эн чин тодорхой төвшөнд хяналттай байж явах эргээд энэ хуулийн одоо асуудлууд нь бас нарийн бас үзэхгүй бол болохгүй. Тэгэхээр ерөн засгийн газрын яамдуудаас энэ дээр зөвшөөрж байгаа юу? Ялангуяа тэр эрчим хүч, цөмийн энерги энэ төр дээр ашигт малтам, луулуурхай яам энэ төр зөвшөөрж байгаа энийг нэг анхаараач гэж үзэж байгаа. За хоёрдугаарт яг зүгээр энэ хуулийн бас нэг дутагдaltaй тал байт юм аа. Зөвшөөрлүүд хаана очдгоо гэхээр сайдын ширээнлөө зөвшөөрөл орохоос өмнө доор нь гаргадаг нэг санал дүгнэлт гаргадаг нэг айхтар институтууд бий. Хамтын шийдвэр гаргадаг. Төрийн дарга нарын одоо цугладаг. Тэгээд тэр нь хуралдаж өгдөг зөвшөөрлүүд гардггүй тохиолдолч бий. Тэгэхээр энэ хамтын шийдвэр гаргадаг процессууд энэ дээр бас жоохон харагдахгүй байдаг. Баг дараа 1 минутаа авчиж идэх. Тэгээ би нэг юмсан. За сайн зураг гүшүүнд 1 минут. За баярлалаа. Тэгээд бас нэг юмсан хариултаа авчи. Тэгээд ерөн зүгээр сая учрал дарга бас үзэл баримтлалыг танилцуулахад хэлж илээ. Засгийн газар 1500 орчим зөвшөөрөл, за 1000 орчимч зөвшөөрлийг ингээд 330 руу буулгаад ирсэн боловч 600-аад мэдэгдэл бүртгэл энэ төр байна гэдэг. Тэгэхдээ энэ зөвшөөрөлтэй адилдгах нэршлийн үйлдэл хамааран ингэж үүсгэж байгаа нь эрүүгийн үеийн 22-ийн 1 заасан хийх ёсгүй зүйлээ хийж байгаа энэ эрх мэдэл албан тушаалаа уруулж байгаа үйлдэл байхгүй. Ийм нөхдүүдийг төрийн албанаас зайлуулах юм болцоо байхгүй нь. Нэг талдаа бас 22-ийн 1 бас эрүүгийн үйл чангатчихад байгаа юм аа. Тэгэхээр магадгүй энгийн болоод зөвшөөрлийг өгөхгүй байгаа энэ асуудал дээр уг нь бол эрүүгийн үйлхээс илүүтэй шууд төрийн албанаас халддаг баймаар ганцхан санкцтай баймаар. Эрүүжүүлчихээр аль тал нь хилж өгдөг. Ингээ гэмтэргүүд нуугддаг төрийн зүйлүүд ингэж байгаад.
Хоёрдугаарт энэ яамдуудаас энэ зөвшөөрөл өгдөг юмнуудыг аль болох болмоор байна. Манай хууль зүйн яам бүр зөвшөөрлийн яам болсон шүү дээ. За гав гишүүн хариулъя. За зөвшөөрлийн хуулийн зөвшөөрлийг ч одоо хамгийн зовлон бэрхшээл нь хамгийн сайн мэдхэн сайн зэрэг гişүн мөн. За хуулийн хэрхэн яаж боловсруулагдаж, за ажлын яаж хилцэж явсныг бол бас хамгийн сайн мэдхэн сайн зэрэг. Яагаад ингэж яриад байна гэхээр за яг 22 оноос хойш өнөөдөр яагаад учрал дарга битээр ингэ санаачлаад өргөн барих болсон шалтгаан нь юу гэхээр анх өргөн барихдаа зөвшөөрлийн хуулийг дагаад нэг 50 хэдэн хууль орж ирсэн салбар хууль. Тэгээ яагаад хууль батлагснаас хойш түрүү номин чимэг гишүүнж асуугаад нэг хэрэгжилтээр нь ямар асуудал гарсан бэ? Бусад нөгөө зөвшөөрлийн харилцаа зохицуулсан нийт 160 гаруй хууль байгаа юм. Тэгээ нөгөөдүүлийн дагуулж өргөн бариагүйс болоод зөвшөөрлийн хууль дээр ингээд зөвшөөрлөөс хасцсан байтал салбар хууль дээр зөвшөөрлийн хэвээрээ одоо тэр нь өргөн баригдаагүй хуулиуд дээр хэвээрээ яваад гэсэн асуудлууд байгаа. Хамгийн их зовлонтой нь байсан одоо жишээ бол бараг сайнаар юм санаж байгаа бах. Витамины хууль гэдэг. Бид нар ингээд зөвшөөрөл энэ витамин дээр зөвшөөр шаардлагагүй гэдэг хас салбар хууль дээр нь зөвшөөрөл байна гэдээ оролцсон. Тэгээ гайлар оруулж ихээр хурааж авдаг. Нөгөө аж ахуй нэгжийн зөвшөөрөл нэгтдэг. Энэ байдал тэр 160 гаруй хуульдтай бүгдээр байсан. Тэгээ анх энэ зөвшөөрлийг өргөн барихтаа 50 гаруй хууль дагалдуулж өргөн барьсан байд. Тэгээ өнөөдөр энэ өргөн барихтаа одоо жишээл 80 хэдэн хууль өргөн барьсан байгаа. Тэгээ энийг яагаад өргөн барихгүй байсан шалтгаан юу гэхээр зөвшөөрөл гэдэг маань одоо тэр олгож байгаа гарын үсэг зурж байгаа хүний хувьд бол ерөөсөл яг хар тамхи шиг болчиход байгаа байхгүй. Тэргээр их мэдлээ баталгаажуулж идэг. Дунд шатных нь тэргээр авилгалаа авч идэг. За дарга нарын тэнцээ аль нэг аж ахуй нэгж компаниудын тэр давуу эрхийг нь хадгалж идэг ийм асуудал байдаг. Тийм учраас одоо яг энэ яг засгийн газар дээрээ нэлээд одоо манлаал үзүүлж ийж энэ хууль тэр салбар хуулиудын гэж давхар ингээ хамаатад өнөөдөр өргөн барьсан асуудал байгаад байгаа. За мэдгэл гэдэг шин томьёолыг оруулж ирсэн байна гэж ярьж байна. Энэ бол ерөөсөө л энгийн зөвшөөрлөөс мэдгэл рүү шилжүүлж байгаа. Тэрнэш мэдгэлгээ дахиад шинээр одоо баахан үйл ажиллагаанд оруулаад байгаа юм биш. Нэг ёсондоо одоо жишээл тусгай зөвшөөрөл, энгийн зөвшөөрөл, мэдгэл гэдэг одоо 3 ангилалтай л болж байна гэсэн. Тэгэхээр бид эрсдлийн үнэлгээг нь хийгээд эрсдлийн үнэлгээр нь хамгийн бага эрсдэлтнүүдийн бүгдийг мэдгэл рүү ихний ээлжинд хийж байгаа. Явандаа бол манай аж ахуй нэгжүүч ойлгоод, иргэд маань ч ойлгоод, одоо эрх үхий хүмүүс нь ойлгоод тэгэхээр бид мэдгэлийн тоог нэмээд яваад амарх. Зөвшөөрлийн зөвлөл гэж байгаа. Зөвшөөрлийн зөвлөл бол 3 жил тутам нэг удаа аудит хийх ёстой. Аудит хийснийхээ үндслээр зөвшөөрлийн тоог бууруулах, за зарим нэгэн мэдгэл рүү шилжүүлэх, энэ үнэлгээ хийдэг, эрсдлийн үнэлгээ хийдэг аргачлалыг нь хийгээ засгийн газар дээр журмаар тэрийг нь батлаад одоо эрсдлийн үнэлгээний одоо юутай болцсон. Одоо шаблон гэх юм уу те үнэлгээ хийдэг аргачлалтай болцсон байна. Тэгэхээр тийм учраас засгийн газрын хажууд байгуулагдсан баг ерөнхий сайдын дэргэд байгуулагдсан. За гав сайдад 1 минут. За тэгээд тэр эрсдлийн үнэлгээ хийдэг аргачлалтай болсноор бид нар 3 жил тутам айл нэг үйл ажиллагаануудыг мэдгэл болох юм уу эсвэл одоо зөвшөөрлөөс бүр ингээ хасах юм боломжууд бүрдээ явах юм. Гэтэл нөгөө асуудал юу гэхээр нөгөө салбар хуулиудын заавалжгүй давхар хүнддэг нэг юм асуудал үүснэ. За тэр эрүүгийн хуулийн 22-ийн 1 бол яалчгүй чухал. Энэ бол одоо яг сайнаатай би санал нийлж байна. Энд дэр чинь үйл хөдлөл ерөөсөл гарах юм бол нөгөө асуудал үүсчихэд байдаг болохоор ерөөсөө тэр дунд шатны албаагчид ерөөс хөдлөх дурггүй. Тэгээд хөдлөхгүй болохоор чинь асуудлууд нь шийддэггүй яваад байдаг асуудал үргэлжлэн хэвээрэл баг. За баярлалаа. За сайн зэрэг гүшүүн 1 минут. За би тэгээд санаагаа нэг давтчихъя. Тэгээд альва хуулийг баталсны дараах 5 жил хамгийн чухал байдаг. Энэ дээр алдаа оноогоо авал тэр хуулийг дараа нь огцон шинээр бүтэн шинжилээд байх шаардлагагүй болтой. Тэгээ энэ асуудлыг хамгийн одоо шинжилгээ ухаанчаар харсан манай Тэмүүжин сайд өөдөөс хараа сууж байл та хууль тогтоомжийн хуулийг. Тэгэхээр энийг хэрэгжүүлж байгаа хамгийн зөв зүйшиг зөвшөөрлийн хуулиас эхэлж шүү гэдэг зүйлийг би бас энэ протоколд үлдээе гэж бодож байна. Хоёрдугаар тийм зөвшөөрлийг мэрэгжлийн холбоо эсвэл эдийн засгийн холбоо юу гэдэг энэ лүү шилжүүлэх процессууд ерөөсөө аль ч хууль дээр байхгүй байгаа. Засгийн газрын хууль, агентлагийн хэрэгцээ байдлын хууль болон тэр хуулиуд дээр тодорхой оруулж өгмөр байна. Засаг захиргааны нэгжийн тухай хууль дээр. Тэгэхээр энийг бас нэг цаашдаа хийдүүлээ анхаарай гэж бодож байна. Хоёрдугаарт хууль зүйн дотоод хэргийн яамнаас хүн байвал тэр
харуул хамгаалалт болон тэр янз бүрийн зөвшөөрлүүдэд цагдаагийн ерхий газарт өгөө. Одоо хууль зүйн дотоод хэргийн бодлогын ам биш бүр үүдэрээ дүүрэн зөвшөөрөл харуул хамгаалтын албаныхыг зогсоотсон зөвшөөрөл өгдөг зөвшөөрлийг хилцтэй болсон явж байгаа шүү. Би одоо үнэхээр санаа зовж байна. Бодлогын ам шиг байгаараа чигүүргийн ерхий чигүүргийн За зөвшөөрлөгж байгаа нэг амар хүмүүс энд ирсэн байгаа гэж би ойлгоод байгаа шүү дээ. Ажлын хэсгийнхэн. За гавыг сайд хариулъя. За сайн зэрэг гишүүний асуултанд хариулъя. Мэргэжлийн яг зөвшөөрлийн хууль болон жагсаалтан дээр шууд мэргэжлийн холбоог оруулж болохгүй. Яагаад гэхээр одоо энэ дээр бас нөгөө яг хувийн бишэлтэй уулзаад явхад асуудал үүссэн. Одоо чинь тэнхимлүү тэр самрын зөвшөөрөл гээл шилжүүлэнгүү дараад нь нөгөө танилтаал авилгал гэдэг асуудлууд үүссэн байт. За барилгын асцаас дээр бас тийм асуудал үүссэн. Тэгэхээр бид нар зүгээр эрх үүхий байгууллагын гэрээгээр хугацаагаар шилжүүлэх боломжийг нь бол нэгэж өгөх ёстой. Яг жагсаалтандаа болохоор одоо төрийн эрх үүхий байгууллага нь өөрөө ороод явах ёстой юм бил. Төрийн эрх үүхий байгууллага нь угаасаа 4 жил болгон солигддог болохоор бас нэг хуулийн дээр нь хууль үйлчилдэг юм бас байгаад байт юм л шүү. Энэ дээр бас нэг сайнаа бас нэг анхаарчмаар юм билээ. За тэр харуул хамгаалттай холбоотой зөвшөөрлийг бол цагдаа руу олох гээд ингээд асуулууд явсан. Тэгвэл хууль зүйн яам эсрэг байр суурьтай, цагдаад нар нэг эсрэг байр суурьтай асуудал юунд дэр үүссэн бэхээр цагдаагийн байгууллагаас зөвшөөрөл авсан тэр харуул хамгаалтын байгууллага сүүлдээ гүйцэтгэх ажиллагаа явуулаад. За. Хишиг Тэмбэрлэлийн Тэмүүжин гишүүн.